Hey yo, what's up guys? Shita King та бүхэнтэйгээ мэдчилж байна. Өнөөдөр ч гэсэн би та бүхэндээ нэгэн сонирхолтой гэмт хэргийн сэдвээр дээр мэдээлэл хүргэх боллоо. Сэдвээс харсанчлан энэ залуу гэр бүлийн талаар гарна, нэгэн гэр бүл хэрхэн аимшигтай гэмт үйлдэл хийсэн талаар ярих болно. Сэдвээ эхлэхийн өмнө би бие давхар болон хүүхдүүдийг гарахыг хүсэж байна. За гарсан бол баярлалаа. За үлдсэн зоримог залуустайгаа сэдв рүү орцгоё. За энэхүү гэр бүл нь бэлгийн гаж дургсалтай байсан бөгөөд энэхүү хүслээ биелүүлэхийн тулд бусдад хүчин дэх хамлах цаашлаад амьд нь хүрэн гэмт хэрэгүүдийг амьд нь хүрэх гэмт хэрэгүүдийг үлдчихсэн байгаа. Миний өмнө оруулж байсан сэдвүүдээс хавьгүй илүү хүнд агуулгатай учраас бэлтгэх явцад надад хүртэл нэлээд хүнд байсан. Тэгээд та бүхэн ч гэсэн их амар санагдахгүй л болов. За тэгээд энэхүү үзүүлж байгаа зургийн эзнийг бол Gerald Gallagher гэдэг. Энэ хүний талаар ярих юм бол түүнийг баг байх үед аав нь Америк нэгдсэн улсын Mississippi мужид ялтнуудын ажилтдаг газын үйлдвэрт ажиллаж байгаад ослоор амиа алдсан. Ээж нь болохоор доод зэнтааныханд биеэ үнэлдэг байсан. Нэгсэндээ гэмт хэрэгтний эцэг болон биеэ үнэлэгчийн дундаас мэндэлсэн Gerald Gallagher юм байна. Аав нь баг болчир байхад нь хорвоогоос одсон учраас түүний ээжийн үйлчлүүлэгчид эртэн байнга ирж үйлчлүүлдэг байв. Энэ үедээ янз бүрийн зүйл харахаас гадна ээжийнх нь үйлчлүүлэгчид түүнд янз бүрийн зүйл хүртэл хийдэг байсан. Бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэсэн. Үдээж түүний ээж гэсэн сэтгэхүйд өөрчлөлттэй байсан учраас хүүхдээ бас бэлгийн дарамт давхар үзүүлдэг байсан гэж байгаа. Энэ бүхнээс сургамж авсан тэрээр 30 нас хүртэл амьдралдаа 20 удаа шоронгийн халуун татсан гэдэг. Шоронгоос гарснаас хойш гэр бүл зохиох гэж 7 удаа оролцсон. Нэгсэндээ 7 удаа хормоо игээд салсан гэсэн. Ингэж явсаар 1977 онд өөртөө тохирсон нэгэн болох Charlene Adele Williams-тэй болчихсон. Түүний эхнэрийн тухайд ярих юм бол маш ухаантай нэгэн байсан бөгөөд IQ 160-аас дээш байсан гэдэг. Хийл хөгжмийн гайхалтай тоглохын хажуугаар өндөр сурлах сайтай оюутан байсан. Сурагч байсан юм байна. Гэвч түүний ээж нь автослоор нас орсон ба энэ нь түүнийг сэтгэлийн хямралд оруулж явандаа хар тамхинд донтоход хүргэсэн. Хөвчлэн хероин болон кокаинийг хэрэглэдэг байсан тэрээр эрүүл мэнд гоо сайхны хувьд ихээхэн дороотолтой байсан. Ингэж явсаар их сургуулийн 1-р курстээ сургуулиасаа хөөгдөж дөнгөж 20 хүрж байгаа наснда 2 удаа гэрлээд салсан байна. Мөн өгөрч орон тэр бэлгийн гаж урсгалд нэгдсэн байна. Ингэж явж байхдаа Калифорни мужийн Сакраменто хотод байрлах нэгэн покер клуб өөрийн нөхөр Gerald Gallagher-тэй учирсан. Уулзаад 7 хоногийн дотор нэг гэрт орж хамтран амьдарч өндрөгчд болсон байгаа юм. Барууны соёлын хувьд хурдан гэр бүл болдог ч гэсэн 7 хоногийн дотор хамт амьдарч эхэлнэ гэдэг нь бас арай л хэтэрхий хурдан гэсэн үг. За тэгээд тэдний хамгийн тохирдог байсан зүйл нь бэлгийн гаж дур хүсэл байгаа. За тэгээд яг энэ сэдв рүү одоо орох гэж байгаа болохоор энэ дээр нэлээд цочирдом агуулгууд байгаа болохоор дахин сануулъя. Ийм хүү цочирдом мэдээлэлд эмзэг хүмүүс үзэхгүй байхад зөвлөж байна шүү. За бид өргөжлүүлээ. Нэгдүгээр энэ хоёр хос маань аль нь эрэгтэй эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох тал дээр ямар нэгэн хаалт байгаагүй. Ийм хамаагүй бэлгийн харилцаанд ордог байсан. Нэгсэндээ bisex байсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэд гэр гэртээ эртээ зочид цуглуулад тэдэртэйгээ нэг дор цуг хийдэг байсан байгаа. Энэхүү гаж үлээ. Тэгээд ихэвчлэн тэдэд ямар хүмүүс очдөг байсан бэ гэвэл дийлэх нь өсвөр насны хүүхдүүд болон залуучууд байсан. Ялангуяа эхнэр Шарлен нь эмэгтэй жоохон өсвөр насны охинд нэлээд дуртай байсан гэдэг. Энэгүүрээ би гей, лесбиан хүмүүсийг буруутгах байгаа юм биш үү? Зүгээр олуулаа нэг дор бөөнөрөө хамт хийж байгаа маань өөрөө бусрамг юм аа л гэдэг би хэлээд байгаа юм шүү. Их мэтлэн иймэрхүү үйлүүдийг хийдэг байсан. Гэвч энэ нь тэднэрт хангалттай санагдаагүй. Иннээс нэг гэсэндээ өөдөж гисэн. Өөр таашаал авах нэгэн зүйлийг нэг тийм зүйлийг хайж гисэн. Тэр нь юу байсан бэ гэхээр өөртөө гэсэн секс болтой болох гэсэн. Юу ч болж байсан зөвхөн тэднийг хүснээр байх хин нэг олохыг хүссэн байгаа. Энэ хүслээ биелүүлэхийн тулд 1978 оны 9-р сард бусууд маань гэрээсээ машинаа бариад гараад явсан. Яах гэж вэ гэвэл мэдээж өөрсдийн боо. Тэд ба, клуб, казино, худалдааны төвгээд байж болох бүхэл газар хайж авсан.
Тэдний байна 20-оос доош насны өсвөр насны. Тохирсон нэгнийг олох үедээ тэд эхнэр Шарлен нь байн дээр очиод хар тамхи худалдаа зарыг гэх нэрээр машинд байгаа гэж машин руу дагуулж байна. Машинд ирэх үед машин Gerald гар буу бариад хүлээж байна. Ингэж октыг хулгайлж хэний ч мэдгүй газар дагуулж байна. Дагуулж очисон газараа тэд октод хар тамхи хүчээр өгнө. Ингэснээр охид бие удирдах чадваргүй болдог. Ингэсний дараа өөртөө ч гэсэн хар тамхиг тодорхой хэмжээгээр хэрглэж бус охин дээр ээлжлэн бэлгийн авталт авдаг. Нэг үгээр хэлбэл бэлгийн гаж хүслээ хангахын тулд маш аимшигтайгаар хүчрхийлдэг. Ингэснийхээ дараа тэднийг алж цогцыг нь олноос хол газар нуудаг. Тэдний гарт аимшигтайгаар харамсалтайгаар амиа үлдсэн охтыг харуулъя. Эхний зурган дээрх охин Ронда. Хой дөнгөж 17 настай байсан. 16 настай өөрийн найз Киппигийн хамт машин руу дагаж утсан байна. Бусууд тэднийг шүнжэнгөө дарамжилт өөрсдийн хүснээрээ тархитаасан. Ингээд таршил зовоосныхаа дараа тэд хэрцгээр охтыг алсан. Машин зам дээр хоёулын нэвтүүлж байгаа дээгүүр нь машинаар дайрж алсан. Тэгснийхаа дараа өгсөн үггүй шалгахын тулд толгоор нь буудсан байна. Цогцыг олох үед нэгнийх нь толгойд 3 удаа бууны сум орсон сорив байсан. Зөвхөн өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд охтыг ингэж хэрцгийгээр тамлан хүнэ. Мөн дараагийнх 1979 оны 6 дугаар сард Невада мужид 14 настай Бренда болон 13 настай Сандраг хулгайлсан. Тухайн үед эхнэр Шарлен машин барьж явах ба нөхөр Жеральд арын суудалд тус хоёр охиныг хүчнэж байсан. Тус босромог үйлэн дуусмагц Шарлен нь багажнаас хүрц гаргаж ирж охтын толгойг хаг цогж алсан. Цогцыг нь шороонд булж дээр нь чулуу тавьж ирсэн. Ингэсний улмаас охтын цогцыг олгүй 2 жилиг артаа. Дараах зурган дээрх хоёр охин бол мөн л дээрхийн адил алуулсан. Огшсон. Тус хоёр охин маань тэдэнтэй нэгэн цуглаанаар дамжуулан анх танилцсан байгаа юм. Ямар цуглаан тодорхой биш. Шарлены мэдүүлснээр хүүхдтэй эмэгтэй хүртэл байсан байгаа бидний хулгайсан хүмүүс. Хүүхдийн дэлгүүрийн үүдэн дээр хаяж ээжийг нь хүчнэд хөнөөсөн. Бас нэгэн тохиолдолд 34 настай эмэгтэй хүчнэдэж хөнөөхтөө тэрнийг алгахдаа загасны дэгэний утсаар нь биеийг нь ороож алсан байдалтай. Энэ мэт цуврал хэрэгүүдээ үйлдсээр байсан ба хүн битгийл чөтгөрийн цанаанд оромгүй арга барилаар аминд нь хүрсэн байна. Ингэж явсаар 1980 онд тэднийг хэн нэгэн цогцос хаяж байх үед нь олсон бөгөөд хаан иргэн мааньАгдаад машиныхын дугаараар мэдүүлж анх баригдсан байгаа. Барьсныхаа дараа тусад нь цагдаа нар байцаалт авсан ба энэ үед эхнэр Шарлен нь цагдаа нартай тохиролцсон байна. Хэрвээ би нөхрийнхөө талаарх бүх хэрэгүүдийг илчилж өгвөл надад 17-оос доош жилийн ял авахар тохиролцсон байна. Ингэснээр тэр нөхрийнхөө нийт 10 хүний аминд хүрсэн хэргийг мэдүүлсэн байна. Ингэж явсаар 1983 онд эхнэр Шарлен нь 17 жил хорих ялаад нөхөр Жеральд нь цаазаар авсан. Цаазаар авах ял авсан боловч 2002 оны 7 дугаар сар хүртэл ойролцоого 20 жилийн турш хоригдож байгаад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө 54 наснда хавдрын улмаас шоронд нас орсон байна. Энэ нь жоохон хохирогч гэр бүлүүд хохирогчийн ар гэрийнхэнд маш их бухимдал төрүүлсэн юм байна. Нэг нь нийтлэлд энэ хоёр гэр бүлийн талаар мэдүүлэг авсан цагдаа нь ярилцлага өгөх ингэсэн байгаа юм. Тус цагдаа Шарленаас асуухдаа яагаад энэ хэрцгий хэрэгүүдийг үйлдэв гэж цагдаа асуухад Шарлены хариулт нь би зүгээр л бусдаас баг зэрэг өөрөөр зугаацахыг хүссэн төдий. Яагаад бусд хүмүүс зугаацахад төлөө хүссэн зүйлээ хийж болдог гэнэ бид нар яагаад болохгүй гэж гэсэн хариултыг өгсөн гэдэг. Энэ нь тухайн нийгмийг донслогсон асар том мент буюу асар том бухимдлыг өгсөн гэж байна. Өнөөдөр эрэг энэ хүрээд өндөрлж байна.
Аимшигтай гэр бүл Gerald болон Charlene Ялогийн талаар байлаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.